Зүгээр ер нь нэр Монголоос одоо ингээд яах юм бол Гавадаа сууж байгаа. Би танд хамгийн энгийн асуултыг л тавьж ийн л 20 жилийн дараа яах вэ? 30 жилийн дараа яах вэ? За одоо нэг 4-5 сонгуулийн цикл байна. За улс төрөөс ганцхан юм хамаарахгүй тийм ээ. Тэгвэл яг сонгуулийн циклэр бол тэгэхээр энд чинь ингээд Монголын парламент холимог болно. Одоо гоёор яриа байл заа. Монголын парламент холимог болно. Хэд хэдэн тоглогчтой болно. Тэгээд нэг тийшээгээ самардаг гинтийн сюрприз барьдаг тийм юмнууд байхгүй болно. Энэ бол хурд алдчихж байгаа зүйл биш ээ. Ягаад гэвэл нийтийн төлөө шийдвэр гаргаж байгаа бол эрсдэлгүй буюу минимал байх шүү дээ. Ингээд парламент тогтворч байна. Парламент тогтворчхоор Монголын засгийн газрууд тогтворчноо. Бодлогын тогтвортой байна. Тэгэхээр эдийн засаг өснө. За өсөхийн тулд тэр тогтворсон парламент юу хийх вэ? За нэгдүгээрт Монголд ирж бүтээ. Хөрөнгө оруул. Тэр нэг одоо нэг түрүү хоёлаа нэг ярьлаа шүү дээ. Нэг сонин түгжээвэ шүү дээ. Монгол битгий мөнгө авцраа. Монгол битгий үйлдвэр бариа. Эднэрийгээ мултлах хэрэгтэй. Тэгээд жишээлбэл одоо түүхэн эдийг боловсруулад эцсийн бүтээгдэхүүн гаргаад экспортлох юм бол татвар тэг орлогын татвар авахгүй. Түүхэн эдээр нь гарах юм бол авдаг юм авдагаараа л авна. Эцсийн бүтээгдэхүүн бол Монгол улс эцсийн төлөө гарах тэг үйлдвэрлэгч бол тэгээд тэгвэл яах вэ гэхээр хятад руу гарах гэсэн мөрөөдсөн хүмүүс зөндөө байна. Монголд ирээд үйлдвэрээ бариад хятад руу гарах. Бид нар татвар авахгүй. Одоо ингээд Монголд нөгөө CNC машинаар жижигхэн хөнгөн цагаан энэ метад иданг зороод онгоцоор Япон руу аваачаа зардаг компани байдаг шүү дээ. Тийм. Тэгэнгүүт тэдний бизнес татваргүй болоод бүр гоё хөгжих байхгүй. Тэгэхээр бид нар чинь физик газар 100% аслагдмал хүмүүс. Тиймэрхүү байдлаар л авчрахгүй бол өөр арга байхгүй. Тэгээ авцраад ядад руу гаргалаа, экспорт бодлоо, мөнгө оллоо. Монгол хүмүүс ажиллана, технологи сурна. Дээрээс нь нөгөө 100 жилийн мөрөөдөл Монголыг нээх. Монголд 3 дахь төршөд орж ирэх тоглолт хий. Энэ бол нөгөө байгалийн өгөгдлийг нээлттэй болох алхам. За ингэж нийчлээ. Тэгээд ингэж яхаар гоё ингэж мөнгө оллоо, үйлдвэрлэл хөгжлөө. За дээрээс нь монголчууд одоо угаасаа дэлхийгээр тарцсан байна. Чи битгий яв. Эх орондоо үлд гэж хэлэх чадал байхгүй. Тэр хүмүүс явдгаараа явна. Харин монгол хүн тэнд очоод дэлхийн төвчний юм бүтээгээд Монголын нэрийг гаргаад мөнгө олоод Монгол руугаа явуулаад энд хөрөнгө оруулалт хийгээд зуулчны баазаа ажилуулад тэг үйлдвэр бариад мэдхгүй дээ. Ингээд явбал сайн. Тэр хүмүүс Монголдо ирж очноо. Тэр хүмүүс Монголынхаа улс төрд анхаарнаа. Одоо 200 мянга байна, 300 мянга болно, 500 мянга болно, сая болно. Монголын хүн ам 5 сая байхад дэлхийн Монгол иргэд 1 сая болно. Жишээ. Бусад Монгол угсаатнуудыг оруулахгүйгээр зөвхөн паспорт төрсэн хүмүүс тийм ээ. 1 сая Монгол дэлхий дээр байна. Төсөөлдөө. Энэ бол хүч байхгүй юу? Энд чинь Монголын тусгаар тогтнолын баталгаа. За тэр Монгол угсаатнуудтайгаа бас ажилланаа. За ингээд энэ 1 сая Монголоо улс төрдөө оролцох идэвхтэй байхын тулд бид нар шуудангаар, цахимаар, баталгаатай хамгийн гол нэрсэл багтай байдлаар сонгол Монголд нь оролцуулдаг болноо. За тэгээд Монголын одоо гэр хороолол тийм ээ. Одоо ингээд залуучууд ингээд орон сууцны нэтрээгээд асуудал байна шүү дээ. За би одоо 300 сая төгрөгөөр нэг байр, 2 өрөө байр тийм ээ. Тэгнэж тэр авцаагүйч тийм боломж юм. Авах уу? Одоо 150-аар сайхан хаус гоё хаус бариад суух уу? 150-аар би хаус бариад сууя. Тэгээ минийх бол хөрөгчөн дээр байдаг юм дулааны эрч хүчний хэмнэлтийн граф шүү дээ. Зинхэр ногоон улаан. Ийм ногоон юм аа. Тэгэхээр ипотекийн зээлийн өгдөг. Тэгэхээр одоо ингээд гоё гэр орол маань бол бас ингээд аятайхан амьдардаг орчин болчихж байгаа. Ингээд ийм. Тэгээ Монгол хүүхэд болгон гадаад хэлтэй. Язгуур монгол хэл. Заавал англи их албагүй. Тэгээ гадаад хэлтэй. Нээлттэй байх шүү дээ. Тэгээ язгуур монгол хэлтэй. Үндснийхээ эзэслийг хатгалдаг. Монголоо хайрладаг. Одоо ингээд хайр маяр ихээр хүмүүс ингээд яс юм дээр дотор нь байдаг байхгүй. Монголчууд аягүй хайртай Монголд. Тэгээ тэр нь ингээд нэг юм янз бүрийн улс төрийн нэг хачин ярианаас болоод
тэрнээсээ ичээ санаа зовдөг болчиход байгаа болохоос биш. Тэр нь байгаа. Тэр бол устж өгөө болохгүй. Эн чин түрүүн хоёлаа ярьжсэн ш. Тэр нь Монголыг томьёол те. Эн чин өөрөө ингээд процессын үрдэн учраас өнөөдрийн энэ хүүхдүүд чинь сансраас ирээгүй. Тэгэхээр бол Монголын юу бол би иймэрхүү болно. Хоёр хэлбэл. За тэгээд одоо малчин Монголын мал нүүдлийн мал ахуу гэдэг бол сонголтгүй өгсөн байгалийн хөгжил байхгүй. Тэрнээс биш одоо энэ нэг дарга мэрэгэн ухаантай төлөвлөгөө гаргаад ингээ бүгдээр ингээ амьдрах аргыг зааж өгöd байх юм байхгүй. Тэгэхээр тэр фермийн аж ахуй энэ төр бол эрчим аж ахуй байдгаараа байна. Монгол оронд малчид байна. 21-р зуунд ч байна. Тэр малчин гагцхүү Нью-Йоркийн бирж дээр малын бэлчээрээс арилжаанд ордог тийм ээ. Хангалттай цэвэрхүү устаа эрчим хүчний хүүсвэртэй сөргийн толгоонууд дээр чип суулгацсан тий шуурганд уруутахаар ингээ гар утснасаа хаана явж байгааг нь харж идэг өөрөө явж осходоггүй дроноор хонио тий хонио хариулчин шуудангаа авчин одоо сум хооронд нис хэрэгтэй бол одоо энэ дроонууд чинь хүнд хэвлдэг болоод эхэллээ ш тийм ээ ийм эднэрийг ингээд өөрсдөө их хэрэгтэй тэрийг би зүгээр сонирхуулахад тийм одоо амар хүн өсвөр технологи биш байхгүй боломжтой болсон. Тэгээд сая нэг 20-30 гээд нэг юм батллаа штэ 5 жилийн. Тэрэн дээр авсан жамц гүшүүнтэй ярьж байгаа тухай тий 5 жилийн нэг тэрэн дээр онцгой байдал тэгээ нөгөө хортон шавж яах шуудан зуух гал төмөр тий хөнгүү хэрэгслийн хэрэглээг жил болгон 10% нэмэгдүүлэх. Одоогийн байгаад тэр 10% нэмэгдүүлэх. Тэгвэл дотоодын үйлдвэрлэлийн худалдан авалтыг илүү үзнэ. Энэ миний санал. Тийм үү. Тэгээд тусгагдсан. Өнгөрсөн жил би бас нэг дрон угсралтай юмнууд хийх санал гаргав. Манайхан бол өөрсдөө чадна тий. Чадна. Тий. Одоо хүүхдүүд хийж л байгаа шүү дээ. Тэгээд тэр дронууд яг систем нь илүү үндэсний үйлдвэрлэлд дэмжихээр чанарын асуудал яригдаад идэг л да. Одоо яалтчгүй del байгаа. Хэрэглэнийхээ төвшнөөс хамаарна. Тийм ээ. Тэгээ хэрэглэнийхээ төвшнөөс хамаарна. Одоо жишээ нь хил хамгаалал дээр чинь ингээд морь унаад явдаг. Тэгээд хэдэн мянган километр талбайтай байхгүй шүү дээ. Тэр чинь бол ингээд тийм амар гоё гялгар байх эсгүй гол найдвартай ажил зарим нь цахилгаан батарейтай зарим нь ийм жижигхэн бензинээ багтаа жоохон халтар байж болно. Хүүтэнд ингээд нисээд явдаг тийм ээ. Энэ юмнуудыг манайхан хийж чадна. Хийх хэрэгтэй. Тэгээ машин механизмын юмнууд ч гэсэндээ одоо ингээд машин үйлдвэрлэл гэхээр агаар юм гэж боддог байхгүй. Гэтэл машин механизмын үйлдвэр Монголд байгаа. Одоо энэ Дарханд байна, Эрдэнэтийн нөгөө засвар механикийн завууд байна. Том одоо төмөр хайлуулаад цутгаж бариад ингээд юмнууд хийдэг. Тэд нар чи юунд хэрэгтэй гэхээр чиргүүл. Ачааны богон. Одоо манайхаа нэг скватерын шанагнуудыг чинь дандаа өөрсдөө хийж байгаа шүү дээ. Амар үнэтэй. Тийм шүү дээ. Манай морь майнинг хийдэг шүү дээ. Харахад ингээд их болох юм шиг. Тэгсэн мөртлөө амар үнэтэй байдаг байхгүй тийм хүнд машины юм чинь. Энийг бол монголчууд өөрсдөө л хийн штэ. Тиймэрхүү байдлаар ингээд наад зах юмнуудаа бол хийн. За тэгэл одоо технологийн боломжийг өргөн ашиглах юм бол тэгээд одоо малын бэлчээр дээрээсээ дэлхийтэй харьцаж амьдрын штэ. Одоо тийм амьдрч байгаа хүмүүс бас байна. Тэгээд лаптоп дээр програм бичиж зараад монголчууд тий. Манайх нь манай нэг сайхан ах байна. Өсгөл аймгийн Жандмын өндөр суманд амьдардаг. Ихэвчлэн симуляц хийдэг. Мэдсэн янз бүрийн програм дээр үйлдвэрийн симуляц. Оюун санааны төвшөнд одоо ер нь Монгол хүмүүнийг та юу гэж харж байна? Нийт нуумасар. Тэгээ ирээдүйд ямар тийшээгээ зүглэх ёстой юм? Сая бол хоёлаа юм нэг үндэсний макро төвшөнд хөгжил ярьж та хувь хүн талаас дээр л та. Заримдаа айгүй тийм саруул ухаант Монгол хүмүүс их гоё өөдрөг сэтгэл төрнө. Надад бол энд миний өдөөс хараа сууж байгаа зочин болгоноос. Заримдаа сошиалаар харахаар fuck гэж бодогдно. Гэхдээ хүн л юмчинд. Би бол Монгол хүн ч өөрөө юм олон талтлаг. Одоо тэгж магчилж хэлээ. Тэр нь бас л нөгөө ахуй соёлоос байглаасаа ютаа штэ. Тэгэхээр энэ олон талтлаг юмаа гоё зүлгэж
өнгөлөх хэрэгтэй. Монгол хүмүүс бол авьяастай. Тэрийг л одоо энэ чөлөөт нийгэмд 3.5 сая. За ядангуяа залуучууд хэлгээд 3.5 сая зах зээл энд байна. 8 тэрбум зах зээлд энд байна. 8 тэрбум зах зээлд гаргахад интернет байна. Биеэрээ очиж болж байна. Тэгэхээр монголчуудын нэг олон талтлаг юм чин 8 тэрбум дээр хаанч нөхөө олноо. Тэгэхээр зэрэг бид нар ер нь бол аль болохоор хайр цэгнээс гарах хэрэгтэй. Боломжийг олж харж гадаад явуул яв, ирвэл ир, явж ийм сая 500 квадрат нутаг та ийм гоё чөлөөтөө ийм газар байхгүй. Тэгэхээр нэг бол буцаж ирнэ, эсвэл энтэйгээ холбоотой байна. Тийм болохоор зэрэг биних айхтар боломж голцоо айд тийм ээ сурах ажиллахаар ингэж гадаад явж байгаа хүмүүс бол шүмтэл ерөөсөө ханддаг. Харин ч зүгээр. Тэгэхээр ийм дэлхийн зах зээл бидний өмнө байгаа шүү гэдгийг л бодмоор байна. Тийм бай. Нөгөө яг таны хэлж нөгөө GDP-гээр л төсөөлөд идэв. Одоо нөгөө GNP гэдэг байгаа шүү дээ. Gross National Product. Дэлхийд тэр Америкийн нэгдсэн улсын газар нутаг дээр ч юм уу Монгол том компани байж хад л манад win үсттэй энэ чинь. Тийм шүү дээ. Тий. Одоо энэ жижиг үндэстнүүд байна шүү дээ. Жижиг чинь. Венесуэлийн тэр Сетко гэдэг энэ Illinois Chicago гэдэг газар нутгийн компани дээр санкц одоо тавиал баларж байгаа байхгүй юу? Тэрний өмнө лагал байсан шүү дээ. Эдэн дээр бомбар. Хаасайг үл байдаг юм байл шүү дээ. Тий. Одоо Израиль бол мундаг том дэлхийгээр нэг сүлжээтэй эзэн байна. За Израиль болий. Бид нар хойд Европыг яг жишээ болгож авдаг. Би ч бас жишээ болгох дуртай. Нэг талын газар зүй нөгөө ахын хувьд ч гэсэндээ манайхан ч юм бол хойд талын хүмүүс шүү дээ. Хүтэн өндөр. Тэгээд талаар нэг тарцсан нийгмийн бодлого бас тодорхой төвшөнд хэрэгтэй. За тэгээд тэр хойд Европуудаас чинь Дани 5 сая хүнтэй. Одоо Монголд байгаа том үйлдвэрүүдийг авъя л да. Оюу толгой, Эрдэнэт, тэгээд цементийн үйлдвэрүүд, Монполимет, МАК хамгийн сүүлийн үеийн супер үйлдвэрүүдийн хамгийн хэрэгэлдэг тоногдох хөрөмж нь FL Smith гэж компани байд. Ихэвчлэн Америкт үйлдвэрлэдэг. Гэхдээ Дани компани эзэд нь. Тэгээд дэлхийн одоо хүнд аж үйлдвэрийн ашигт малт үнэлийн байжуулалтын тоногдох хөрөмжүүдийн хамгийн том тоглогч. Зөв мөөз 5 сая хүнтэй жижиг ус. Ингээд ийм байдлаар одоо дэлхий чинь нээлттэй болцсныг бид нэр ашиглаж сурах хэрэгтэй байна. Хитрхи олон жил хаалттай явсан болохоро одоо монголчууд яг зах цухаас зөндөө гарцсан байна те. Гэхдээ ийм хэмжээнд бас арай хүрэх болоогүй байна. Гадны хүндэл өмсөж яхад нэг тухгүй харагддаг. Одоо тийм байхгүй шүү дээ. Дэлхийд хинтэж гарч юу ч хийж бол. Тий. Тэр Финланд байна. Эстон гээд 1.5 сая хүнтэй жижигхэн улс байна. Ямар гоё хөөрхөн тоглолт хийж байна. Хятадын хойдоос өрвөлзүүл үүж шүү дээ. Чадах юм чаа. Айгуу гоё. Би тэр Таллины Эстоны засгийн газрын кабинет руу норж утсан байхгүй юу? Тэгсэн чинь ингээд иймэрхүү рүү байгаа. Тэгээ голдоо